Гэхдээ одоо энэ усанд оруулахад ер нь 7 хоногт хэдэн удаа 2% гэл нь тооцсон шүү дээ. Усанд оруулах усанд оруулаад бас болохгүй байна. Усанд оруулахад яг одоо юу гэдгийг за нохойг заавал сард 2 удаа усанд оруулах ёстой гэсэн ямар ч тийм бичигдсэн юм байхгүй. Үнэхээр нохойч халтар болсон, бохир болсон бол зуны улиралд шаардлагатай бол хизээч хамаагүй усанд оруулж болно. Харин усанд оруулсныхаа араас зөв хатаахан чухал 100% мас хатаахан чухал. Одоо ингээд нохоонууд чинь дотроо бас одоо юу гэдгийг өсөн бүрхүүлээс шалтгаалаад давхар үстэй, дан үстэй гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт гаднаас нарахаар нохоо маань хатцсан харагддаг ч гэсэн яг үснийхэн уган чийг нь байж идэг. Тэгэнгүүт бид нэр хатцсан юм чи ингээд аваа гарцдаг, нохоо маань даарчдаг. Daarангууд юу хөө одоо биеийн дотор нь байгаа, дархлаа нунангууд биеийн дотор нь байгаа янз бүрийн вирус, бактериуд нь дархлааг дарангуулад ханиад хүрэх ч юм уу. Тийм хамгийн наад зах нь амьсгалын одоо нүуний асуудалтай болдог ч юм. Одоо ингээл шампунь авах гал дэлгүүр орлоо гэхэд хідүүлэнд нь урт үстэй шампунь, богино үстэй шампунь, богино үстэй нохооны шампунь, урт үстэй нохооны шампунь гэх мэтчлэн олон төрөл байгаа шүү дээ. Тийм. Тэрийг харж байгаа сонгож авна. Одоо жишээлбэл нохоо нь харшилтай, үс нь унтсан байгаад хахад амар үнэртэй нөгөө лавандрын үнэртэй, тийм янз бүрийн химийн орц найрлага ихтэй шампунь сонгохоос илүү эмчилгээний шампунь сонгоод явал их зүгээр гэдэг.